тэгээд үнэхээр одоо бид нар нэгдмэл байж чадах их чухал юм аа. Сая ерөнхий сайд хэллээ. Одоо нэгдээд ирэхээр өнөөдөр бараг шөнийн цагаар эртцээ бүрдүүлэл их хурлаа явуулж чадаж байна. Тэгээд зэрэг өнөөдөр бид нар манай их хурлын олон цөөнхийг бүрдүүлж байгаа, зэрэг хүчнийг бүрдүүлж байгаа хоёр бүлгийн зарим улс төрчдийн хит улс төрийн хэрэглээс болоод засгийн газар унгах алтанд орхоос өөр замгүй болсонд их харамсаж байгаа юм аа. Тэгэхээр миний бие бас их олон жил насалж байгаа болохоор Юмжаагийн зэдэн бол байгаас эхлээд Гомжмын зандан шатар хүртэлх ерөнхий сайд нарыг бас хол ойроос харж явсан хүн юм аа. Энэ ардчлалын жилүүдэд засгийн газар хэдийн хурдан солигдчихсэн боловч бас цөөн тооны сайн ерөнхий сайдууд байсан юм аа. Юуны өмнө одоо Пунцгийн жасрааг байг нэрлэмээр байна. Ямар хүнд засаг аваад яаж дээш дүндүүл гэж байлаа. Би бол зандан шатар ерөнхий сайдыг бас нэг тэр зиндааны ерөнхий сайд гарч ирж байгаа юм байна даа гэж харж явдаг байсан. Харамсалтай нь өнөөдөр өөрийнхөө хүсэлтээр энэ ажлаа өгье гэж их хурлд оруулж ирж байгаа юм байна. За энэ бол харахад хүсэлт гэж бичигдсэн боловч үннийг хэлэхэд бас их оронч санаачлага юм аа. Ингэхгүй бол манай улс төрд нүүрлсэн энэ хийрхэл маань системээ бараг зогсоочих аюултай ийм байдалд хүрсэн учраас хамгийн түрүүн санаачлага гаргасан танд бас талархаж байна. Тэгээд нэг хоёр асуулт байх юм аа. 9 сар гаруй ажиллаа. Энэ хооронд бол манай эрдэсвэлгийн салбарын асуудлаар бол нэлээд олон ажил хийсэн. Тэр дундаа Рио Тинтотой одоо хилцээрийг амжилттай эхлүүлээд хоёр дахь уулзалтын дараа бол нэлээд чанга шаардлага тавьсан. Та нарын оруулж ирж байгаа энэ санал над таалагдахгүй байна гэж хэлсэн. За дараа нь одоо мөн саяхан усны төлбөрөө төлөхгүй бол ус өгөхгүй гэж хэлжлээ. Тэгээд зандан шатар сайдын огцрох гэж байгаа цаг үе энэ хоёр мэдгдлийн цаг үе энэ төр бол ингээд цаг хугацааны үед бол таарад байгаа юм. Гадуур бол ингээд эрөөдөнтэй үзэлцсэн хүн унд юм даа л гэж байна. Би бол тэгж бодохгүй байна. Тэгж ер нь бодохыг хүсэхгүй байна. Гэхдээ эрөөдөнтэй хийж байгаа энэ хилцээр маань яг одоо ямар шатандаа явж байгаа юм. Энэ хамгийн дээд зорилго маань хаа хүрэх юм. Тэр хүүгийн хэмжээ нь одоо хэд болоод бидний одоо хүсэл эрмэлзлийг хангах юм. За Монголын ард түмэнд өгөх ашиг нь хэдэн хөв болохтойгоо зэрэг энэ байна одоо Монголын ард түмний үндсэн үйл заасан эрхийг хангах юм гэдэг дээр нэг та нэг тодорхой хариулт өгөөч гэсэн нэг ийм асуулт байна. Хоёрдугаарт сая чин бүрэн сайд ярьлаа энэ цалингийн асуудлаар. Тэгэхээр сүүлийн жилүүдэд төрийн албаа агчдын цалингийн хөвд бол хамгийн том ажил хийсэн сайд гэж ерөнхий сайд гэж би таныг бодож байгаа маа. Одоо 26 оны төсөвт бол боловсролын салбарын цалингийн нэмэгдэлд 519 тэрбум төгрөг тавьсан санагдаад байгаа. Зөвхөн цалингийн нэмэгдэлд. Гэтэл өнөөдөр боловсролын салбараар ямар яриа яваад байна вөхтэн зэрэг энэ багш нарын цалин нэмэгдээгүй. Заримынх нь нацгдсан байна гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо манай үйлдвэрчний байгууллагын хамгийн том дарга Монголын цуглаадаараа хэлж байна. Энэ боловсролын салбарын ажилтны цалин нэмэгдсэн нэмэгдээгүй нь мэдэгдэхгүй байна гэж байгаа. Өөрөөр чинь нэг салбарт 520 тэрбум төгрөг цалинд нэмээд өгөхөөр цалин нэмэгдэхгүй байна гэж энэ одоо юу болж байгаа. Энэ яахаар ингэдэг бол энэ салбар ингэтлээ давбурт доройтсон юм уу? Эсвэл улсын их хурлын гишүүн бид нар 519 тэрбум төгрөг худлаа нэмэгдсэн юм уу? Энэ тал дээр та нэг тайлбар өгөөч. Гэхдээ ер нь энэ төрийн албаа агчдын цалин маань одоо бас алга суугтай нэмэгдээд нэлээд зөрөөтэй болчлоо. Ерөнхий сайд хариулна. За 2026 оны боловсролын жил болгож зарлаж энэ хүрээнд үндсэн 2 ажил хийсэн. Багш ажилтны суур цалин 50% нэмсэн. Үүнтэй холбогдуулаад цалингийн бүцийг шинжилж цаашдаа суур буюу үндсэн цалинг доктортой нэмэх боломжийг бүрдүүлж үндсэн цалин нэмэгдэл цалингийн харьцаа 50-50 байсныг 70-30 болгож өөрчлөлт хийсэн. За энэ бол бас янз бүрээр ойлгож байгаа юм байлээ. Энэ ер нь олон улсын жишг бол үндсэн цалин ер нь боловсролын салбарын реформ бол нэг номерд багш хамгийн эрхэм нэр хүнтэй ажиллах хэрэгтэй. Эрхэм нэр хүнтэй ажил байж ээж, өндөр цалинтай байж ээж, суур цалин өндөр байж ээж тэр салбарт ажилдаг сайн багш нар бий болно. Тийм учраас суур зөвхөн нэмэгдэл ажилласнараа олгодгоос гадна энэ анх
орж байгаа залуу багш нар сая 484 мянган төгрөгийн цалинтай байсныг 2 сая 284 мянган төгрөгийн цалинтай болж өсгөх, сайн багш нартай болох, дутагдaltaй багшны салбарын нөх энэ гол бодлогыг чиглэлийг хэрэгжүүлсэн. Тэгээ энэ дотроо бол яг одоо суур цалин нэмсэнтэй холбоотой янз бүрийн маргаа байдаг. Энэ яриа бол одоо бол би 11 аймагт явж багштай уулзж байхад ер нь санал гомдол яг тулаад ярихаараа гайг байдیں۔ За 26 заавал ингээ 2 сайд дээр бол ингээ чөлөөлөх учраас дэлгэнгүй ярих бах. Ер нь 26 оны төсөвт боловсролын салбарын төсөв бол 5.380 төгрөг 5.3 их 80 төгрөг төрж өмнөх оныхоос 1.1 их 80 төгрөгөөр нэмэгдсэн. Боловсролын жилийн гол зорилго. Төсвөр шинэ 39 сургууль барина. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр 33 сургууль цэцэрлэг барих санхүүжилтийг шийдсэн. Ингээ нийт 175 шилжиж байгаа барилга баригдаж дуусна. Ингээ сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хөтөлбөрийг шинжилсэн бас энэ салбар бол бас мэдээж нэлээ хил амтай зөрчил тэмцэлтэнтэй байсан үнэн боловч бодиттой шинжилгүүд хийгдсэн үнэн юм шүү. Энийг боловсролын салбарын реформын хамгийн суурь нь багшийн ажил нэр үнэтэй байхаас, багшийн хэмж өндөр байхаас эхлэх учраас энэ цалин өсний бодлогыг цаашдаач гүнзгийрүүлж шинжлэх хэрэгтэй. Ингэжээж нэлээд том зохиц реформын төлөвөө баталсан байгаа энэ чиглэлээр ажиллана. За цаг байгаа учраас товчлоод хэлэхэд ер нь цалингийн асуудал ингээд яригдаад явах бах. Одоо сайдын чөлөөсөн өөрийн хөлтөөр ч гэсэн ингээд чөлөөсөн тэн дээр бас асуудлуудыг нь бол ярих бах. За ус бохирдуулалтын төлбөр Rio Tinto компаниуд 5 шаардлага тавиад байгааг дээр дурдсан. Монгол улсад хүртэх өгөөжийг 60% байлгаач гэж байгаа. Улсын хурлын тогтоол 53% гэж байгаа ч гэсэн бид бусад дотоодын компанид 60% шаардлага тавьж стратегийн ордууд дээр ийм тохиролцоонд үржээд ялгууртай хандахсгүй. За ийм болцоо бол би гэж үзэж байгаа бүх тооцоо анализыг хийж үзсэн. Хоёр тал дээр энэ дээр бол санал нэгдэж байгаа. Өгөөчтэй байх ёстой дээр. За энийгээ дагаад бид энэ зээлийн хүүг бууруулах ногдол ашгийг урьдчилж авах. Ерөнхий сайдад нэмэлт 1 минут. Дивидендийн төлбөрийг бол 2 дахин бууруулах бол зарчмын тохиролцоонд хүрээд байгаа. Зээлийн үг бууруулах зарчмын тохиролцоонд хүрээд гарч дурдсан. Бүр илүү том амжилтанд хүрэхээр бид нар нэлээд том тохиролцоотой 500 сая долларын урьдчилгаа авах талаар Gold Stream Forward хэлцэлгээ тодорхой бүтээл санаачлалууд гараад яриалцал амжилттай үргэлжилж байсан. За харамсалтай нь бол одоогийн энэ улсын докторгүй байдлыг үүсгэсэн гэж хэлэхгүй ч гэсэн энэ нөлөөсөн гэж би бол хэлж бодож байгаа. Ийм учраас яриалцэр сааталтай байгаа ч гэсэн энэ Монголын төр байсан цагта энэ ажил бол үр дүнтэй болох ёстой. Энэ тууштай хэрэгжих ёстой. Ер нь бидний энэ үндсэн хуулийн 6-гийн 2 дор улсын зарчмын шаардлага бол нийт уулуурхайн компаниуд дээр тавигдж бодиттой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхээр баялагын сангийн болыг улсын хурал дүрмэн барихлахаар зөвлөлдөх санал асуулгыг энэ 4 сарын 10 зохион байгуулахаар ажиллаж байна. Нийт ард иргэдэгээ зөвлөлдөж байгаа ийм том санаачлал бас өрнөж байгаа. Энэ бол ардчлалын шинэ хэлбэр, ардчлалыг төвлөрчүүлж байгаа ард түмнийхээ оролцоо санаачлагыг хангасан. Батуул гишүүн асуулт асууна. Иргэдэл гишүүн тодруулах юм байна. Энэ цалингийн асуудалтаар би бас цагтаа багтаж асууж чадсангүй. Ер нь энэ салбаруудын цалин харьцангуй бас тэгш нэмэгдэх ёстой гэж бодоод байгаа юм. Тэгэхээр дараагийн засгийн газарт бас хэрэгтэй гэж бодоод байгаа юм л да би. Энэ цалингийн реформыг ер нь та цаашд нь яаж үргэлжлүүлж хийх гэж төлөвлөж байсан юм бол энэ талаараа нэг товчхон тайлбар өгнө үү? Ерөнхий сайд хариулна. За ер нь товчхондоо төрийн албаны цалингийн зохиц реформыг хийхээр төлөвлөж зөвхөн гүйцэтгэлд шилжих, жишээлбэл соёлын салбар ихэд сумын соёлын төвд хөгжмийн багш, бүжгийн багшаас гадна одоо үр дүнтэй өөрсдөө орлого олдог бүх аймаг орон нутагт эрхийг өгөөд тэр хэмжээгээр цалингаа нэмэгдүүлдэг, оронтойгоо зохицуулдаг тэр эрхийг өгөх тийм төсвийн шинжилгээг. Ингэснээр нийт салбарын бүтээмжээр тулгуурласан гүйцэтгэл үр дүндээр тулгуурласан цалингийн шинжилгээг хийх ийм чиглэл бодлогыг манай гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлээд 27 оны төсөв тусгаар ажиллаж байгаа. Хамгийн тулгымцсан асуудал бол багш эмч нартай тулгымцсан үйлдвэрчний эвлэлтэд тохирсон 3 талт хилцээрээр 26 он гэхэд 30% нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоонд 1% хүрээгүй байсан учраас л энэ асуудал үүсэнийг эхний ээлжиндээ хүний хөгжил, багш, эмч, боловсролын эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдэх чиглэл барьсан. За бусад салбарууд дээр бол гүйцэтгэл үр дүн тулгуур. За ерөнхий сайд нэмэлт 1 минут өгье. Тэгэнд цалингийн сэвлжээ албан хаагчдын бүтээмж хоёр шууд холбоотой байгаа хувийн компанид.
Энийг л хойшлыг анхаарах хэрэгтэй юм л. Жишээлбэл 2026 оны төсөвт 226 мянган төрийн албаа агч давхаар оронтой төсөв баталсан. Одоо яг цалин авч байгаа цалин яг нэг шулуух хэлэх юм бол одоо бод цалингийн хүснэг дээрээ 195,355 хүн санал цалин авч байгаа. Бид 36 гаруй мянган оронтой хэмжсэн явж байгаа. Албан ёсны статистикаар бид 14 мянган оронтой нэмэгдсэн явж байгаа. За энэ мэдээж төрийн албаа агчдын маань цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэхийн суур болох ёстой. Оронтой бүтэц оновчтой байж иж нэг хүний ажлыг 2 хүн хийжээвэл илүү өндөр 2 дахин илүү цалин авдаг бах ийм цогц реформ шинжилгээх боломжууд байна гэдгийг харуулж байгаа. Ийм учраас энэ оронтой бүтэц төсвийн бодлого